тэгээд тухайн өгүүлэлээ дагалдуулаад өөр бас материалыг өөр бичлэн холбогдох материалыг үзэж байгаа ийм сайн талууд байна. За тэгээд ингээд харахаар одоо өнөр заяа бол мэргэжлийн үг хэллэг нэр томьёо жигд байх тухай. Тэгээд тэр үгийн тайлбарыг хаанаас авсан тодорхой байх тухай зааж өгч байгаа энэ төр бол бүгдээрээ ерөөсөө судалгааны ажил хийхэд сайн зөвлөмж болж байна. За тэгээд судалгааны давуу болон бүтээлтэй талыг тодорхойлж өгөх байдлыг тавчим хэлж байна. Тэгээд тэр судлаачдын үзэл баримтлал задлан шинжилгээ хийгээд өөр хооронд нь харьцуулаад тэгээд өөрийн гэсэн дүгнэлтэд бичээгүй байгаа энэ гэсэн ийм нэг шүүмжүүд бол үнэхээр судалгааны ажилд анзаарч харагддаг тийм тал байдаг. Зөвхөн энэ бактерийн оюутан байтугай ер нь нийт аль ч насны аль ч түвшний судлаачдад гардаг ийм алдаа дутагддаг. За тэгээд шүүмж гэдэг бол хүмүүс жаахан дуртай дургүй янз бүрээр ханддаг. Шүүмж гэхээр дандаа дутагдaltaй талыг дурдж өгдөг юм шиг сэтгэхүйд одоо хуурчсан байдаг. Тэгэхээр шүүмж өгүүлэл гэдэг бол тухайн судлаачийн судалгааны ажлын давуу болон дутагдaltaй талыг хэлж өгөхөөсөө гадна тухайн судлаачийн дэвшүүлсэн дүгнэлт санал тэр зүйлийг дагуулад өөрийнхөө санааг хэлж өгдөг. Тэгэхээр хуучин цагт шүүмж өгүүлэл нэлээд өргөн байсан үед ялангуяа манай хэл шинжилгээний судалгааны шүүмж өгүүлбэр бол шүүмж бичиж байгаа судлаач нь шүүмж бичингээ өөрийнхөө саналыг дагуулж тэр судалгаандаа дэвшүүлсэн ийм зүйлүүд байна. Тийм учраас судлаачдын одоо тийм шинэ саналаа гаргаж ирсэн өгүүлэлтүүд бол шүүмж өгүүлэлтээс гаргаж ирсэн байдлаар бичсэн тийм зүйлүүд байдаг. Тэгэхээр шүүмж өгүүлэл гэдгийг за жаахан сүрэг утгаар нь мэдээж авах шаардлагагүй шүү гэдэг зүйлийг хэлэх гэж байгаа. За гэтэл одоо нөгөө эрдмийн хэлхээ чинь өөрөө хэвлэлний хэлэх шаардлага байгаа мó байхгүй юм уу? Байгаа юм уу? Тэр нь сэтгүүл дотроо байд юм уу? Сэтгүүл дотроо байхгүй юу? Ингээд зар гарахтай өнгөрсөн жил байсан тий. За тэр нь хаана байдгийг. Гэтэ тийм зүйлүүдийг анзаарч харсан уу үгүй юу гэдэг тэр юмыг анзаарч хэрэгтэй. За тэгээд дэмжлэгтэй маш нарийн анзаарсан давхурдад л утга санаа нэг дог төрчил нэшлэлийг гаргаж ирсэн. Ингээд та нарын бичсэн энэ гурван шүүмж бол үнэхээр сайн байна. Өөрөөр өмнө 2 удаа хийсэн судалгааны шүүмжүүд бас сайн байсан. Энэ бол та нарын энэ судалгааны шүүмж бичсэн энэ ажлуудыг чинь бие сургууль дээрээ судалгааны арга зүйрүүдийг хичээл дээр ашиглах байдлаар бас хэрэгэлдэг. За ингээд өнөөдөр би та нарт бас нэг зүйлийг хэлж өгөхөөр одоо энэ чулуун цэцгийн хийсэн ажлыг бариад аваад ир гэж дуудуулж байсан. За энэ чулуун цэцэг бас сургууль дээр оюутан байна. 8 цагийн ажил хийдэг. Цалинтай оюутан гэдэг Монгол Улсын боловсролын их сургууль дээр тийм хөтөлбөр хэрэгждэг. Тийм учраас манай энэ үйл ажиллагаанд тогтмол бус оролцоод байгаа нэг юм дутагдал байна. Нэг талаар цалинжаад сайн оюутан байна. Төгсөхдөө цалинтай төгсөд хонхны баяраа элбэг баяр хийх юм шиг байгаа. Тэгсэн мөртлөө энэ хамар үдчихэж байгаа үйл ажиллагаанд тогтмол оролцож чадахгүй нэг дутагдaltaй. За ингээд ихийн чулуун цэцгийн ажил бол тод үсгээр байгаа алтан гэрэл гэдэг их хөлгөний судрыг тод үсгээс нь буулгах нэг юм ажил хийгээд байгаа. Нөгөө нэг хийж байгаа ажил маань энэ зузаа. Хэдэн нүр байгаа гэдэг 300 гаруй нөхцөлтэй 400 орчим нүртэй ийм судалгааны ажлыг энэ 2 жилийн хугацаанд хийгээд өнгөрсөн удаа хэвлэгдсэн 2 удаагийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн дугаарт бол ерөөсөө нэг одоо буулгасан хэсгээ буулгачаад бүтцийн хэсэг дотор байгаа удирдахад мэдэрдахад санаад дүгнэлт одоо арга зүй энэ гэсэн эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц ажиглагдахгүй байна гэдэг шүүмжийг өнгөрсөн удаад сонссон. Яг судалгааны арга зүй гэдэг хичээлийн цаг дээр ч гэсэн оюутнууд бас судлаач шүүмж тавьж байсан. Гэтэл тэр нь яагаад тийм байх ёстой юм бэ? Учиртай болоод байгаа юм бэ? Тэгэхээр нөгөө нэг чулуун цэцэг чинь тод үсгээс байгаа алтан гэрдийг ингээд нөгөө ийм их ажлыг буулгах явцдаа нөгөө судалгааных ажилдаа танилцаж чадахгүй байгаа нэг юм дутагдал. Одоо энэ бүгдийг буулгахгүйд алтан гэрд судар нь ямар агуулгатай судар вэ гэдгийг одоо мэдэж чадах хэмжээнд л очижчихсан байна. Энийг юу гэж та нарт харуулж байгаа юм бэ гэхээр судалгааны ажлыг хийхдээ
янз бүрийн зорилгоор бид нэр хийж байна. Сонирхолтой учраас хийж байна. Амьдралд үнэхээр сонирхолтой насан туршийн амьдралаа болгохоор, ажил хөдөлмөрөө болгохоор сонгож нэг хийж байгаа хүн байна гэх их мэтлэгээр. Эсвэл одоо магистрийн ч юм уу докторийн тэр диплом нь амьдралд ямар нэгэн шаардлагаар хэрэгтэй байгаа учраас хийх гэх мэтлэнгээр хувь хүний өөрийнх нь амьдралын зорилго хэрэгцээнээс шалтгаалаад судалгааны ажлыг хийх сэтэл нь хийж байгаа байдал нь энэ гэх мэтлэнгээр янз бүрийн байдаг. Тэр бол нэг үгүй хэлэхэд. За тэгээд одоо хэрвээ ингээд ийм нэг судалгааны ажил авчихсан байгаа бол одоо бакалаврын түвшинд одоо чулуун цэцгийн энэ ажил бол яг нэг тод үсгээс байгаа алтан гэрлийг кирилл эрдэм шинжилгээний галгаар болгох, кирилл үсгээр болгох, агуулгын товчийг илрүүлэх гэдэг хэмжээнд дипломын ажил нь гарч ирэх юм. Магистрийн ажлын төвшөнд энэ ажлыг хэрвээ цаашаа би удирдаад явдаг юм бол чулуун цэцэгт юу хийх юм бэ гэхээр тод үсгийн алтан гэрэл судрын хэлний судалгаа гэж нэр өгөөд тэр дотор нь үсэг зүй, авиа зүй, үгийн сангийн төвшөнд нөгөө судалгаа хийх гэж. Дахиад цаашаа үргэлжлэх ёстой болох юм бол докторийн төвшөнд энэ ажил яаж үргэлжлэх вэ гэхээр алтан гэрэл судруудын харьцуулсан судалгаа болж үргэлжлэх ёстой болно. Тэгэхээр ерөөсөө судалгааны ажил гэдэг бол хэрвээ ингээд өргөжих, гүнзгийрэх шаардлагатай байх юм бол нэг сэдвийг бариад нөгөө сэдвээ гүнзгийрүүлэх, өргөжүүлэх байдлаар хийх юм бол тухайн ажил чанартай болохоос гадна бас бакалаврт хийсэн ажил чинь магистр чинь хэрэгтэй. Ажлыг чинь хэлбэрчлэх нэг юм болно. Магистрт хийсэн ажил дахиад цаашаа үргэлжлэх юм бол нөгөө харьцуулсан олон алтан гэрлүүд харьцуулагдах алтан гэрлүүд байлаа гэхэд нэг харьцуулагдах хэсэг нь бэлэн болчихсон байх байдалтай. Ажлын нэг хэсэг бэлэн болох байдалтай ингээд гүнзгийрдэг, өргөждөг ийм нэг сайн тал байдаг шүү гэдгийг хэлж өгч байна. Нөгөө талаар за та нар одоо сайн мэдэх баха. Хоорондоо ярилцдаг байх. Эсвэл ямар байдлаар ч юм мэднэ. Өөрөөр хэлбэл оюут багш хүн оюутандаа судалгааны сэдв өгөхдөө оюутандаа хайртай байх хэрэгтэй. Өөрөөр тэр судалгаа тухайн оюутны өмчрөх хувь шиг байх хэрэгтэй. Хувь хишиг шиг эсвэл одоо өмч байх шиг. Одоо тод үсгийн алтан гэрэл гэхлээр нэг чулуун цэцгийн нэр гарч байгаа шинжтэй. Эсвэл чулуун цэцгийн судалгааг үзэж явах шинжтэй. Тийм байдлаар оюутнаа дэмжих хэрэгтэй байна. Гэтэл ямар нэгэн байдлаар хийж байгаа ажил нь их тодорхой үр дүн нь эсвэл нөгөө хэрэг болох байдал нь янз бүр болоод байх тийм сэдвийг тал дээр өгч болохгүй гэсэн. Тэгэхээр манай одоо би ганц дахь багшигаа байнга дурдах дуртай. Ганц дахь багш маань юу гэж хэлдэг вэ гэхээр судлаач хүн бол өгөөмөр байх хэрэгтэй. Нэг сэдв сонгож авчаад юу чгүй мөржөө тавьчих гэж болж байгаа. Бусад хүндээ мүлжүүртэй байх хэрэгтэй гэдэг үгийг байнга хэлдэг байсан. Тэгэхээр нөгөө нэг судалгаа гэдэг маань одоо цэцэг дээр өөрийнхөө хавсар болгож чулуун цэцгийг хэрэглэхгүй л гэсэн үг. Одоо шуулуунхан хэлбэл ийм л байдалтай гэсэн. Тэгээ одоо ийм байдлаар судалгааны сэдвийг багш хүн оюутандаа багш хүн сурагч нартаа өгдөг байдлыг та нар бас насан туршдаа цаашдаа дамжуулж явах юм бол намайг амьдралд маань хүргэсэн хүн гарыг мань юу гэдэг вэ? Тийм юм хүргэлээ гэдэг шиг үгийг хэлээд хүнийг нэг дурсах юм энд хүрдэг. Өөрөөр хэлбэл хүнээс ач тусыг нь хүртэж явах хэрэгтэй дурсах юм чинь өөрөөр хэлбэл чулуун цэцэгт хувь болгож өгсөн энэ сэдв байдалтай гэсэн. Тэгэхээр энийг бол юу гэж байгаа. Тэгэхээр хувь өмчийн тухай асуудал ихээсээ илүүтэй судалгааны ажил гүнзгийрэх, судалгааны ажил өргөжих, жинхэнэ тууштай судлаач байх, чанартай судлаач байхын төлөө нэг төрлийн чиглэлийн сэдвийг эсвэл нэг талбарын судалгааг сонгож авч сэдвээ зөв сонгох, судалгаагаа зөв сонгохын тухай яриа энд чухал юм шиг. Одоо жишээлбэл одоо би шуудхан хэлнэ. Одоо ундрах эрдэнэ. Одоо ундрах эрдэнэ 2 дугаар курс авчихсан тийм ээ. 4 удаа эрдэм шинжилгээний хуралд оролцчихсан. 2 удаа байр эзэлчихсэн. Гэхдээ 4 удаагийн бэлтгэл нь 3 төрлийн сэдв байгаад байгаа. Нөх судалгааныхаа чигийг олохгүй байна. Энэ ч нэг сони юм шиг санагдаад хийчихээд, энэ ч сони юм шиг хийчихээд судалгаа нь чанартай болж байгаа. Тийм учраас байр эзлээд дэд байруудад ороод байгаа. Эсвэл тэр судалгаа сайн байна уу? Эсвэл судалгаагаа танилцуулж байгаа тухайн хүний илтгэх чадвар сайн байгаад байгаа юу? Тэгээ яагаад энэ нэг удаа судалгаа хийгээд орхичоод дараагийн дахиад шинэ судалгаа руу шилжиж байна уу гэдэг асуудал ч юм байна.
Тэгэхээр тухайн судалгаа дуусчихад байгаа мó эсвэл энэ хүн зөвхөн сонирхогчийн төвшөнд өнгөцгөн нэг судалгаа хийгээд хайчихад байгаа мó гэдэг асуудал нөлөөлнө. Тийм учраас судалгаагаа судалгаач хүн тууштай байгаа гэдгийг мэдүүлэх нэг юм чинь нэг чигийн гүнзгийрсэн хөгжсөн тим сэдв байвал сайн. Тэгээд одоо жишээлбэл ундрах хэднийг ямар судлаач юу гэж хэлэх юм бэ? Одоо тим юмны судлаач гэх үү, ийм юмны судлаач гэх үү гэдэг ийм асуудал. Тэгэхээр одоо нөгөө нэг өмчлөлтэй юм уу эсвэл явдаг зам нь тодорхой байгаа гэдэг чинь судлаачийн тухай асуудал байна. Одоо бидний дунд одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн 1-р курсын оюутнууд танилцах дадлага хийгээд суугаад байна. Тэгэхээр нөгөө оюутнууд маань та нар анзаарах хэрэгтэй. Судалгааны ажил судалгаач гэдэг бол ерөөсөө ажлын 8 цагт хийгдэх ажил биш. Та нар одоо сургуульдаа сурч जैन, хичээлээ хийж जैन, хичээлийнхээ завсар хийх ёстой бүхэл даалгавар шалгалтын материалуудаа бэлтгэж जैन. Гэтэл энд хажуугаар нь бас нэг сонирхолтой байгаад явж जैन. Энэ судалгаа гин. Энэ судалгаа чинь өдрийн цагаар хийгээд дуусчих байгаа шүү дээ. Шөнө орой хагас бүтэн сайнгүй суугаад энэ тэнд янз бүрийн материал үзээд хийж идэг. Тэгэхээр судлаач хүний амьдрал гэдэг бол ажлын 8 цаг албаны ажил биш гэдгийг л маш сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгээ ингээд ийм оюутан судлаач нар өөрсдийнхөө хүсэл сонирхлоор судалгааны ажил хийгээд зөвхөн унтаад сэрсэн сэрүүн байдаг хичээлээс үлдсэн нэг хэдэн цагт хийдэг ийм ажил биш шүү. Цаг наргүй хизээ хаана хийх вэ бүгдийг хийгээд зүгээр явж байхдаа ч гэсэн бодоо сууж идэг ийм нэг ажил байдаг. Онцгой хөдөлмөр байдаг гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Тэгээд хэрвээ та нар судалгааныхаа ажлыг ядахдаа магистрт үргэлжлүүлнэ, цаашаага тэгээд магистр сураад явж байхдаа амьдралын эрэлт хэрэгцээгээр өөрсдийн хүсэл сонирхлоор үргэлжлэх ёстой болох юм бол сэдвээ гүнзгийрч чадах тийм сэдвийг багштайгаа ярьж зөвлөж байгаа нь сонгож авч явах сайн шүү. За дараа дахиад бас үг хэллэгээ бас сайн сонгох хэрэгтэй. Одоо сүүлийн үеийн шин судалгааг ашигласан сайн байна гэдэг ингээд биччихсэн. Шин судалгаа юм уу юу байгааг нь мэдэхгүй зүгээр сүүлийн үеийн гэж л хэлбэл болчихно. Шин хүчин мэдэхгүй шүү дээ. Шин хүчин агуулгатай эсхийн судалгаа мөн эсхийн тухай. Иймэрхүү үг хэллэгээ сайн бодно. Өөрөөсөө та нар сайн хэлж өгч байна. Тэгэхээр одоо энэ удаагийн одоо эрдэм шинжилгээний 3 дахь өгүүлэг энэгээр гаргахдаа агуулга бүгдээр мэдчихсэн тохиолдолд ядахтаа алтан тод үсгийн алтан гэрэл судрын агуулга ийм байна гэсэн байдалтайгаар чулуун цэцэг өгүүлэлээ бичих хэрэгтэй болох нэ гэдэг үгийг хэлэх гэж байна. За сайн. Ийм ажил. Тэгэхээр одоо та нар тэгээ өнгөрсөн жил бас манай боловсролын их сургууль дээр бакалаврын төвшний оюутнуудад тэтгэлэг олгодог болчихсон. Тэр тэтгэлгийг бас хүртэж энэ судалгааны ажлыг хийгээд явж байгаа. Тэгээ мөн танай сургуулиуд ч байгаа Монгол Улсын боловсролын их сургууль, Мойсийн сургууль, их сургууль дээр багш нарын удирдах авч явж байгаа янз бүрийн төслийн ажлууд дээр бүх төвшний бакалавр, магистр, докторийн төвшний оюутнуудыг хавсруулж ажиллаулдаг тийм нэг шинэ байдал нэвтрээд байгаа. Тийм учраас та нар багш нартайгаа хамтраад судалгааны ажил хийж байгаа энэ байдлаа маш сайн ашиглаарай. Багшаа хамтарч ажиллах юм байна уу? Намайг оролцуулах юм байна уу? Үнгүй би ажиллах шүү. Ингэж хэлнэ. Заавал мөнгө харах биш, ажлын хөлс харах биш. Тэгээ ингэж хэлэх юм бол тийм судалгааны төсөлд ажилласан гэдэг ажлын туршлага чинь та нарт давуу тал болох юм шиг. Тэгээд тийм байдал нээлттэй болчихсон учраас янз бүрийн төсөл хөтөлбөр дагалдаарай, багшигаа дагалдаж ажиллаарай, багшийнхаа гар хөл болоорой тус болоод гүйжих нь шүү дээ. Тэгэхэд зөндөө юм сурна гэсэн. Ингээд та нар өгүүлбэрүүд шүүмж бичиж байгаа чинь эргээд та нар сонсоо сууж байгаа хүмүүс за би дараа бичихтэй ингэж болохгүй юм байна шүү гэж өөртөө санаа аваад сууж байгаа шүү дээ. Дараа өөрөө бичихтэй бас сайнсан болно гэсэн. Тэгэхээр та нарын энэ хийгээд байгаа ажил ядахтаа миний хичээлийн материал болж байгаа шүү. Баярлалаа. За баярлалаа.